За миний охин аав охин хоёр нэг жаахан ярилцаадах юм. За эхлээд одоо сургууль соёлч юу болж байна? Одоо шалгалт шүлэг юу болох гэж байна? Тэрний нэг товчх юм аавда тайлбарлаад тааж. Аав нь зарим нь ойлгох болчиход байгаа шүү дээ. Тэ? Чи чинь бол IELTS өгцсөн гэж байдаг. SAT өгцсөн гэж байдаг. Тэгээ одоо яг ямар шалгалт тутуулж байна? Одоо л яг Монголын ихтэй сургуульд ороход эсэлтийн шалгалт гэж өгдөө шүү дээ. Тэрийг өгнө гэсэн үг. Дараа 7 хоногт ер нь бол эсэлтийн шалгалтууд авагдаж эхэлж байгаа. За тэгээ би миний хувьд болох юм бол би 3 дахь өдөр англи хэлний эсэлтийн шалгалт, 4 дахь өдөр нийгмийн эсэлтийн шалгалт өгнө. Ингээд ер нь бол 2 шалгалт л өгч байгаа. 2 шалгалт өгөх юм. Тэгээд англи хэл өгнө гэдэг чинь чи IELTS өгөөд тэнцсэн биш үү? Тийм дүүцүүлж болж байгаа. Бас дээрээс нь өгч болж байгаа. Тэгэхээр чи өгье гэж байгаа. Айл боломж нь хоёул. Тэгээд дахиад нийгэм өгье. За ингээ 2 шалгалт өгөөл энэ ямар болзол хангуул дээд сургуульд орчих вэ? Ер нь нөгөө босох оноогоо давах ёстой. Гэтэ бас мэдээж хүүхдүүдтэйгээ уралдаан шалгалт авахгүй эсэлтийн шалгалт чинь тэнгүүд хүүхдүүдтэйгээ уралж байгаа гэдэг утгаараа оноогоо жагсаах юм байна. Жагсаач гэсэн үг ерөөс тэр чигтэн бүгдийг. За. Чи тэгээд нөгөө нэгэн ухааны улсын олимпиадад 2-т орсон гэдгээрээ арай жах илүү нөхцөл авах уу? Тийм. Ер нь л дээр нь жагсах боломжтой гэсэн хүүхдүүд бусад хүүхдүүдийн. Хүүхдүүдээс шалгалттай адилхан өрсөлдөж байгаа хүүхдүүдээс арай дээгүүрхэн жагсчих тийм боломж болвол олимпиадад 2 дуурайр эзэлснээс болж бий болж байгаа гэсэн үг. За ингээ ерөнхийдөө одоо тэгвэл аавнууд ингээ санаа амар байж болж гинөө. Одоо 10 жилийн сургуулийн шалгалтууд өгөх, тэгээд их сургуульд орох, Монгол Улсын их сургууль шүү дээ. Монгол Улсын их сургуульд орох шалгалт маань ингээд окей болчихж байгаа гэж ойлгож болох уу? За. Тэгээд чи одоо сүүлүүд аавстаа нэг юм яриад байгаа шүү дээ. Аав та энэ инста дээрээ тавиад нүүдэлч цуслан гэдэг нэг юм тавьсан дээ. Тэгэхээр хүмүүс надаас асууад аав нь жах өчнө болох байгаад танаа охин цусланд явах гээд байгаа юм уу? Танаа охин эсвэл цуслан зохион байгуулад байгаа юм уу? Яах гээд байгаа гэдэг ингэж байгаа. Чи тэгэхээр тэр нүүдэлч цуслан гэдэг ямар учиртай юм гаргаад ирв. Одоо өөрөөр хэлбэл чи шалгалт дуусчлаа. Одоо би дараачих ажил руу орох гэж яриад байгаа шүү дээ. За тэр нь ямар учиртай юм? За хамгийн яг анх юу н яагаад энэ нүүдэл цуслан хийх болсон бэ гэхээр би нөгөө болорч ягчдыг анх удаа уулзаад танилцаад тэгээд бид хоёр юу н айгу тийм хоорондоо тохирдог хүмүүсээс тараад манай анаа ч гэсэндээ ийм гоё юм хийх байгаа гэж надад юу н жоохон сураг хэлсэн байхгүй. Тэгээ би ямар гоё юм бэ? Ийм гоё боломжийг чинь би ч гэсэн оролцоод ингээд явж болох гэх тийм болорч ягчдээс асуусан чинь мэдээж нээлттэй гэдэг айгу хөөрхөн найрсгаад намайг хүлээж авсан. Тэгээ одоо хүмүүс ингийн асуусан. Тэнд одоо ийм цуслангийн байшин байгаа мó гэсэн. Бид нар ер нь энийг хамгийн анхныхаа удаа хийж үзэж байгаа болохоор болорч ягч маань одоо яг хамгийн энэ одоо санааг ингэж гаргаж ирсэн хүн учраас бид нар болорч ягчийнхаа одоо тэр хамаатан санууд тийм санал болгосон газар юу. Тэгээ одоо миний ойлгож байгаа бол та нар Хөвсгөл аймгийн Галт сумын Хүжирт гэдэг баг дээр очих гээд байгаа үстэй. Тэнд 4-5 хоног л юм хийх гээд байгаа тийм. Яг юу болох юм? Яг юу болохыг гэхээр бид нар өөрсдийнхөө одоо тийм нүүдэлч моделач ухуугаас суралцаад бас дээрээс нь бид нар тэр хүүхдүүдэд ийм гайхалтай боломжууд байдаг шүү гэдэг одоо бас санааг ер нь өгч байгаа тийм. Хүүхдүүдтэй ер нь өдөөний тэр багийн хүүхдүүдтэй хамтарч ажиллая л гэж байгаа юм байна шүү дээ. Та нар санаа оноо яриад хөдөөгийн хүүхдүүдээс санаа оноо сонсоод бас хөдөөгийн амьдралаасаа үзэж хараад оролцоод гэсэн үг үү? За хөөрхөн ажиллаа. Тэгээ мөнгө төгрөгийг яаж? Тэрэн дээр харин бид нараас жоохон санаа зовж байгаа. Эхэндээ чинь бид нар за ёстой юм хнаар юм хийчи. Өөрөө ёстойхоо гэрээс нөгөө нэг байгаа юмнуудаа авчираад баруун ямар ч мөнгө цуглуулахгүй нар явчих гэсэн чинь бид нар ер нь нэлийн алсын хараатай илүү энийг одоо цаашдаа бас тий илүү өөр газарт ингэж очиж хүргэе гэсэн бодолтой байсан учраас анханасаа ингээ гоё пэйж нэгээд өөрсдийгөө танилцуулаад тийм болохоор бид нар чинь яагаад хандив босгож болохгүй гэж хүмүүс чинь иймэрхүү юмд үнэхээр дуртай байдаг штеп манай монголчууд чинь энийгээ дэмжиж өгчвөл цааш нь ингээд явуулцдаг айгуулаг хүмүүс байдаг гэж бид нар хувьдаа бодсон учраас ер нь ингээ хандив цуглуулж эхэлсэн. Тэгсэн чинь үнэхээр хүмүүс дэмждэм байлээ гэдэг нь ингээ бүр илт харагдаж байгаа. Одоо тэгээд очиод ингээ та нар ч одоо фургоноор хуралцсан биз дээ. Фургоноор давхиж очиод тэнд нэг хэд хоног хүүхдүүдтэй юм хүм хийчихэд дахиад ирэхээр зардал нь болж байгаа юм уу? Босцсон юм уу? Босцсон. Бараг босцсон. Бараг боссон. За
Ер нь бол цаашдаа миний ойлгож байгаагаар бол аль ч аймгийн аль ч сумын аль ч баг дээр очиод хүүхдүүдтэй бас ингээд ярилцах, тэдний санааг сонсох, хөөснөө бас одоо үдсэн харсан янз бүрийн санаа оноо хэлэх тийм үү? Өдөг хүүхдүүдтэй хамтарч ажиллая гэсэн. Тэгээд нүүдэлч цуслан гэдэг. Цуслан гэдэг нь байшин байхгүй юм байна шүү дээ. Тийм бидний хувийн байшин байхгүй. Хүүхдүүдэд цуглуулаад нэг төр зүрийн газар цуглуулаад энэ ажиллагаа явуулъя гэж байгаа юм. Тийм. Зөвд ажиллагаа гэж шүү дээ. Нүүдэлч гэдэг үг нь анхнаасаа бид нарыг тэгж бодсон байхгүй. Тэр хүүхдүүд бид нар дээр ирдэг биш, бид нар тэднэр дээр очдог. Ийм сайхан боломжийг нээж өгөх юм бол бас хэрэгтэй юм болов гэж бодсон. За тэгвэл шалгалт малгалт окей, сургууль мургуул окей, нүүдэлч цуслаа окей гэж ойлголоо шүү. За. За баярлалаа.